сайн байцгаана уу? Дарханчууд олон төвөмс эргэж та бүхэн амралтынхаа өдрүүдэд аядахтай тавтан өнгөрүүлж шинэ 7 хоногоо сайхан ухтаж авсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ өнөөдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээлэлээ танилцуулъя. Эхний мэдээ, Дарханчууд энэ жил 2200-ны судалтай спорт аренада 3 дахь жилдээ эх орны өнцөг булан бүрээс ирсэн сагсан бөмбөгийн өсвөрийн шилдэг тамирчдыг хүлээн авлаа. Өнөөдөр улсын авраг шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагаанаас бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлнэ. Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026 оны андер 17 насны улсын авраг шалгаруулах тэмцээн Дархан аймгийн Дархан Юнайтед аренад энэ жил 3 дахь жилдээ 8 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд хөвгүүдийн 45, охидын 17 баг буюу нийтдээ 62 багийн 800-аар өсрийн тамирчин өрсөлдөж хурд хүчээс сорилоо. Тэмцээний охидын ангиллалд булган дасгалжуулагчтай Баянгол Амазонс баг хүрэл медаль, даваахуу дасгалжуулагчтай Дорн говь баг мөнгөн медаль хүртсэн бол өнгөрсөн жилийн амаргаа баталж алдараа ТЖ баг хошин алтан медалийн эзэд оллоо. Харин хөвгүүдийн ангиллалд Отгонбаатар дасгалжуулагчтай Модуны Чонууд баг хүрэл медаль, Алтан хоёыг дасгалжуулагчтай Спорт ноён оргил баг мөнгөн медаль хүртсэн бол мөн Отгонбаатар дасгалжуулагчтай Моду Волфс баг гал гарсан тоглолтыг үзүүлж аваргын алтан медалийн эзэд олж шагналаа гарт авлаа. Алтын төлөв тоглолт ширүүн байлаа. Тэгээд эхний нуглаан дээр Дархны багтай тоглосон тэр их ширүүн тоглолсон. Тэгээд тэрийг хожоод ер нь цаашдаа багаараа урам аваад тэгэл гоё явсан да цаашаа. Бат Баясгалангийн эрхэс гэдэг. Тэгээ ер нь багийн ахлууд бүгд сайн байгаа. Одоо жишээ нь анх бол нэг тоотой идэхэн баг л яг гарын одоо өрсөлдөг байсан бол одоо бүх багууд л аяг хүчтэй болсон. Тэгээ бүх хүүхдүүд л аяг бэлтлээ сайн хийж байна. Танай багийн цаашдын зорилго мөрөдөл. Манай багийн зорилго мөрөдөл бол тэгээ бүгд мэрэгжлийн тамирчдын замналаар бүгдээрээ явах. Тэгээ тийм л байна. Алдар спорт хорооны директор Алдар ТЖ өсвөрийн клуб байгаа. Би тэгэхэд 2 дахь жилдээ аварга хамгаалсандаа их баяртай байгаа. Би тэгэхэд аваргын төлөө Дорн говь аймгийн багтай өрсөлдсөн. Би тэгэхэд Дорн говь аймгийн багтай зоондоо 2 дахь зоондоо яг нөгөө зооныхоо тоглолтыг хийсэн учраас яг ямархуу тоглолтын ямархуу баг бидгийг мэдээсэн учраас би тэгэхэд илүү тоглоход илүү амар байсан юм болов уу гэж би тэгэд бодож байгаа. Шилдэг багууд яг харахгүй шилдэг дөрөв шалгарсан бүх багууд л ширүүн байсан. Гэтэ Эрдэнэт болон Баянгол Амдас багыг илүү ширүүн байсан байх гэж бодож байгаа. Алдар ТЖ багийн Бэмжиг гэдэг. Тэгээд би өнөөдрийн тоглолтод 19 он авсан байсан хаа. Тэрнээс дандаа уусаа бүгдээрээ нөгөө 3-аас шидэлтэй оноо байсан. Тэгээд манай багийнхан намайг илүү нөгөө нэг судлаж өгөө, шидэхэд илүү ингээд гоё тухтай шидүүлсэн нь багийнхны агч гэж бодож байгаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын сагсан бөмбөгийн холбоо, Дархан аймгийн сагсан бөмбөгийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Дархан аймгийн засаг даргын хамын газар, биеийн тамирын спортын газар тус ажиллалаа. Цаашдаа ч Дархан хотод олон тэмцээн хүлээн авахар төлөвлөж байгаагаа онцоллоо. Манай Дархан аймагт одоо U17 насны өсвөрийн сагсан бөмбөгийн улсын авраг шалгаруулах тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За энийг одоо гол ивент гэж байгуулах нь бол Дархан ихээ хувьцаат компани маань байгаа. За Дархан Юнайтед баг маань бас одоо дээдлэгт одоо тоглоод 3 дахь жилийн нүрийг үзэж байна. За ямар ч байсан 2 жил дараалал Юнайтед аренадаа бид нар намар тоглолтууд авчирсан. Энэ жил бас бид нар уулын Дархан аймагтаа авчирч тоглолтынхоо тоог илүү нэмэх тийм хүсэлтэй байгаа. Тэр хүсэлтэй бол Монголын сагсан бөмбөгийн холбоонд илэрхийлсэн байна. За сүүлийн 3 жил бас маа сагсан бөмбөгийн холбооныхон Дархан аймагтаа хөвгүүдийн баг дээр серв тасалж өгчүүлж авчирсан бол энэ жилээс октоодын баг дээр авчирч байгаа. За энэ ажлаа ямар ч байсан үргэлжлүүлээд хийн гэж бодож байгаа. За хүүхдүүдийн маань ур чадвар одоо жилээс ч өсөж байгаа. Тэмцээний үн цэнтэй тоглогчоор хөвгүүдийн ангиллалд Моду Волфс багийн ахлагч Соём Сүлд шалгарсан бол охидын ангиллалд Алдар ТЖ багийн тоглогч Хулан нар тус тодорлоо. Аргинтэй өнөөдөр эрсдэлгүй тээвэрлэлт аюулгүй орчин сэдвт сургалт зөвлөгөө зохион байгуулагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүргэнэ. Дархан аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, Дархан орон нутгийн зам тээвэр, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газраас санаачлан, аймгийн онц хоёрын газар, авто дээрийн төв, засаг даргын тамийн газар, татврын газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэх зэрэг газруудтай хамтран эрсдэлгүй тээвэрлэлт, аюулгүй орчин сэдвт сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Дархан аймагт үйл ажиллагаа эрхэлдэг дэд бүтцийн байгууллагууд, автозамын байгууллагууд, шатгаан түгээх станцууд, барилгын компаниуд болон том тэрэгний ачаа тээвэр эрхэлдэг иргэд жолооч
оролцсон юм а. Сургалт зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, галын аюулгүй байдал, аюултай ачаа болон түүнд тавигдах стандарт шаардлага, төрөөс тавих хяналт, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох тухай Төв замын зөвшөөрөл MNS 4598 2025 стандарт ачаа тээвэрлэх журам зэрэг олон хэрэгцээтэй мэдээллийг хүргэсэн юм а. Хаврын бүтэн байгуулалт ихсэнтэй холбогдуулаад за дэд бүтцийн байгууллага за бүтэн байгуулалт хийж байгаа зам барилгын компанитай холбоотой хариуцж байгаа ажилтнууд ачаа тээвэрлэдэг жолооч нарт зориулан эрсдэлгүй ачаа тээвэр аюулгүй орчин гэсэн орчны хүрээнд болохоор сургалт явуулаад байж байна. За энд болохоор Дархуул аймгийн засаг даргын тамгын газар, автовэрийн газар, за замын цагдаагийн газар, онцгой байдлын газар, газар харилцаа барилгын байгуулалтын газар, татврын хэлтээс, за Дархан орон нутгийн зам тээвэр гэсэн энэ байгууллагын хүрээнд норм төв 4 аюулгүй ажиллагааны зааварчилгаа, за эрсдэл мэдээлэл хангах үүднээс болохоор нийт 100-аад аж ахуй нэгж жолооч нартаа хандаж одоо аюулгүй ажиллагаа талаас одоо ингээд сургалт болон ил тод нийлэлтэй холбоотойгоор хилцүүлэг санал асуулга ингээд аваад ингээд өдөрлөг зохион байгуулалт явж байна. Дархуул аймгийн автовэрийн төвөөс одоо иргэд жолооч нарт аж ахуй нэгж байгууллагада 4598 MNS 2025 стандартын одоо ачаа тээвэр жин тон одоо зэрэг одоо мэдээлэл өгөхөөр одоо бэлтгэж ирээд энэ хүү сургалтанд хамтран оролцохоор ажиллаж байна. Автовэрийн үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагууд маань үйл ажиллагаанд ашиглаж байгаа одоо тээврийн хэрэгслийнхаа одоо стандарт дээр анхаарах хэрэгтэй. Одоо урт, өндөр, өргөн, за мөн жин тон зэрэг зүйлүүд дээр анхаарал ингээд стандарт 4 журмын дагуу одоо тээвэрлэлтийг үүсгэхэд явах хэрэгтэй. Дархуул аймагт ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа автомашины жолооч нар аюултай ачаа тээвэрлэх байгууллагуудад ийм сургалтыг орж байна. За энэ дээр бол газрын харилцаа барилгын холбоотой газраас барилга угсралтын үйл ажиллагаанд ачаа тээвэр эрхэлж байгаа барилгууд бетон зурмыг нийлүүлж байгаа бетон зурмгийн үйлдэлүүдэд одоо барилгын талбайд шаардлагадах тэр дүрмүүдийг бол танилцуулна. За тэгээд мөн ачаа тээврийн жолооч нарт барилгаас илүү гарсан хог хаягдлыг одоо зориултын газар татан зайлуулах. За мөн бетон зурмгийн үйлсүүдийг нийтийн эзэмшлийн талбай дээр хаяхгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбай дээгүүр одоо боржуур буюу хашлага уган зам дээгүүр явахгүй байх талаар сургалтаар мэдээлэл өгч ажиллаж байна. Даргамдээ Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Хиймэр 2 апартмент үйлчилгээтэй 36 айлын орон сууц 2023 оны 4 дугаар сард ашиглалтанд орно хэмээн иргэдээс 2021 оноос эхлэн захиалга авчээ. 2-оос 3 өрөө байрны захиалгыг өртөжүүлэх болон бүрэн төлөлтөөр иргэдээс мөнгийг авсан байна. Улмаараа 2023 оны 7 сараас барилгын ажил эхэлж суурь цутгагснаас хойш өнөөдрийг хүртэл дахиж ямар ч ажил хийгдэлгүй 3 дахь жилийн нүрийг үзэж байгаа юм байна. Ингээд ДБС иргэдийн гомдол саналын мөрөөр бэлтгэсэн сурвалжилгаа одоо үзүүлнэ. Үзэгчдээ бид иргэдээс ирүүлсэн гомдол саналын мөрөөр Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт за Хиймэр 2 хотхон нэрээр баригдахаар 36 айлын орон сууцны иргэдийн гомдол саналын мөрөөр хүрэлцэн ирсэн байна. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Ямар нөхцөл байдал үүсээд байгаа энэ талаар үзэгчдэд бидэнд бас мэдээлэл өгөхгүй юу? За Дархан овол аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 36 айлын орон сууц баригдана гэж иргэдээс 2021 оноос эхэлж захиалга авсан байдаг. Иргэн Баяр сайхан гэдэг хүн 2021 оноос хойш 2025 он хүртэл иргэн Баяр сайхан өөрийн болон эхнэрийн охиныхоо дансаар иргэдээс захиалга авч урьдчилгаан төлбөр цуглуулж 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол иргэдэд учруулад байгаа. За тэгээд энэ 36 айлын орон сууц нь 23 оны 4-р улиралд ашиглалтанд орно гэж иргэдээс захиалга авсан боловч одоо хүртэл ийм байдалтай энэ хундамны байдалтай тэгээ өөрөө болохоор ерөөсөө хотод амьдардаг болчихсон Дарханд ирдэггүй охирогчдынхаа утсыг авдаггүй авахаараа одоо хил амаар доромжилдог ийм байдалтай хохиролтой анх бол захиалга авахдаа Хиймэр хотхон нөгөө төслийг гүйцэтгэгч Од гариг гэдэг хүүтэйгээ хамтарч барина. Энэ газар дээр ингэж 36 айлын орон сууц барина гэж иргэдийг
хуурч мэхэлж захиалга авсан байдаг. Одоо хүүн болохоор би хамаагүй гэдэг тайлбар өгдөг. Анхнаасаа бол ямар ч захиалагч бид нар бол энэ газрыг өөр хүнийх гэдгийг мэдээгүй. Ингээд хохирол энэ лойр болж эхлэхэд бид нар энэ газар нь ингээ өөр хүний Эрдэнэбат гэдэг хүнийх юм байна гэдгийг ойлгосон. Мэдэж авч байгаа байхгүй. За тэгээд газар нь ч өөр хүнийх тэр нөгөө хүүтэйгээ хамтарсан гэдгийг ч худлаа болж таарад ингээд Иргэн Баяр сайхан анхнаасаа бол энэ иргэдэг ингэж хүүгийнхаа Химэр хоёр төслийн нэрээр хуурам мэхэлж энэ хүний газрыг өөрийн газар гэж итгүүлж ингэж залилж мэхэлж ингэж 2 тэрбум гаруй төгрөгийн охирол иргэдэд учруулад байна. 2023 онд Иргэн Баяр сайхан натаа бол энэ 10 дугаар багийн газар нутагт нэг давхартай үйлчлэгээ доор 8 машины гаражтай дээш 9 давхар нь 36 айлын орон сууц 1 жилийн дотор барихаар натаа гэрээ хэлсэн. За гэрээний улмаас би 2023 оны одоо 7 сараас ажиллаа эхэлсэн. Гадна одоо захилгааны ажлыг хийлгээд суурийн улаан зутгуулаад тэгээд суурийн бол задан цахилгааныхаа мөнгийг бол өгсөн. Тэгээд энэ 2 зойрын давхар барих болсон чинь ерөөсөө мөнгө төгрөг байхгүй чи энийг хийгээд гээд тэгээ бетон одоо хүнээс имиж бетоноос зээлүүлээд стандарт стил компаниас манай одоо 2 баригаа дээр хийлгээд энэ зойрын давхрыг барьсан. Ингээд тэрнээс хойш нэгч төгрөг өгөөгүй одоохон өглөө одоо очлоо одоо уулзъя одоохон боллоо гэд явсан. Одоо сүултээ бол одоо өөр хүнээр бариулнаа өөр хүнд өгөх гэж байгаа өөр хүн ирж үзэж байгаа өөр газар бариад өгнө гэд ингээд одоо бариулахгүй явж байна. Ингээ би бол одоо нийтдээ ингээд 40-50 сая төгрөгийн авлагатай болоод явж байгаа. Танай зүгээс анх газрын зөвшөөрөл Эрдэнэтбатаас бол би газраа худалдаад авцсан. Ингээд Эрдэнэтбаттай уулзахад ингээд Баяр сайханд би газраа өгцөн гэд. Ингээд сүүлд нь сайн яриад үзэхээр Эрдэнэбат нь бол нэг ч төгрөг газрын юуг нь худалдаж аваагүй. Одоо байр маяр өгнөө газрын чинь энэ хөлсөнд гээд явсан билээ. Тэгээ бүх тооцоог ингээд бас энэ хохирогчтой нийлээд хийгээд үзэхэд бол одоо бэлнээр авсан нь бол тэрбум 700 сая төгрөг, бэлэн бос нь бол бас бараг 500 сая ингээд 2 тэрбум 200 сая төгрөгийн одоо үр үүсгэсэн явж байгаа юм байлаа. Зураг төсөөр л хийлэхдээ мөнгөний нөгөөгүй байраар баардардаа л ингээд бүх юма баардардаа явцсан. Тэгсэн мөртлөө иргэдээс бүх мөнгөө авцсан. Ингээд явж байгаа. Тэгээ уулзахаар ерөөсөө одоохон боллоо, одоохон очлоо, одоохон хийлээгээд би энэ түр байр маяр одоо барилга хэрэгтэй юу вэ гэдгийг сапот бүх юм авчираад энэ зарим байхгүй алдагдсан, зарим ч ивдрээ тэнхрээд ингээ байхгүй болцсон ийм байдалтай явж байна. Энэ хундам нь хэдэн онд вэ? 23 оны 10 сард яасан, зутгагдсан, хийгдсэн. Тэрнээс хойш нэг ч ажил хийв. Тий, тэрнээс хойш нэг ч ажил явагдаагүй. За миний хувьд бол ер нь бол урьдчилгаагаа ер нь бол нэг 45 сая төгрөгийг өгөөд за өмнө залуу гэрүүл учраас бас нэг байр орон сууцаа сайжруулж хийгээд зарааж өгөөд тэгээд ер нь бол түрээсийн байранд эн чинь 23 оны 4-р үйлрэлэхээр орчин гэж удаа түрээсээр явсан. За гэвч тэр хугацаанд юусэн ингээд яг захиалга өгч явахад үл энэ хундаан баригдчих ер нь бол эхэлж исэн. Тэгээд тэнгуут ер нь бол нэлээд сайн судалсан л да. Тэгээд энэ нөгөө Химэр нэгийг барьцсан. Тэгээд Химэр 2 дээр бас айгуу сайн тийм юм хийн гэдэг яг нэг урьдчилгаа өгч явахад бол явсан. Тэгээд урьдчилгааг бол эхнэр нөгөө Эрдэнэбаяр гээд баха тэр ихчийн данс руу авчихсан. Тэгээ одоо энийг бол одоо манай ихнэр ингээ гүйцэтгэн гээд тухайд ингэж хэлжсэн. Тэгээд би энэ за энэ барилгаар нь болохон байлаа гэж ягаад би шүүхээр явсан. Шүүхээр явахд бол ерөнхийдөө шүүхийн процесс яаж явсан гэхээр энэ Баяр сайхан гэдэг хүн одоо харьяагаа шилжүүлээд өөрийнхөө харьяалыг шилжүүлээд хотын сонгон тайрхан дүүрэг дээр ингээ шилжүүлээд очсон. За ингээ шүүхийн шийдвэр ингээд би ерөөсөө ингээд урьдчилгаа л авъя. Тэрнээс алдагдал нэг одоо 0.25 ингээд тооцоод энийг авахгүй гэд ингэж хэлэхэд бол шүүх бол яаж шүүхийн шийдвэр гаргасан гэхээр энийг хүний нэхэмжилсэн тэр урьдчилгаа төлбөрийг үг гэж гаргасан. Ингээд би шүүхийн шийдвэр гарцсан учраас Баяр сайхантаас одоо ингээд төлбөрөө авъя гэхэд эндээс дархнаас шилжээд сонгон хархан дүүрэг дээр очиод тэнгуут өөр дээр ямар ч тийм хөрөнгөгүй болцсон. Тэгэхээр одоо ингээд шүүхийн Монгол Улсын шүүхийн шийдвэрийн процесс яаж авагддаг гэхээр тухайн хүн өөр дээр хөрөнгөтэй бол тэр хүнийг битэмжилж хурааж авдаг юм. Тийм болохоор тэр хүн өөр дээр хөрөнгөгүй нэг хамаарал бүхий итгээд ингээд нөгөө хөрөнгийг авах боломжгүй учраас одоо ингээд шүүхийн шийдвэр ингээд гаццсан. Одоо бид нэр одоо ингээд 2 жил 3 жил одоо ингээд түрээсийн байр ингээд түрээс ингээд төлөөд одоо энэ барилгыг ингээд хүлээг ингээд хохироод ингээд явж байгаа юм байна. Тийм болохоор энийг бол одоо энэ аймгийн засаг дарга ч юм уу эсвэл энэ орон нутгийн хүмүүс яаралтай энд хариуцлага тооцоод одоо тэгээ яаж шийтгэл нэг тийм бол өгөөд те эсвэл энэ газрын туслаад эсвэл өөр яадгийг бид нар бол бид ямар ч гэсэн биднийг энэ үйл ер нь бол хохироглгүй болох ийм арга хэмжээг үйл ер нь авахлах зайлшгүй шаардлагатай байна. Үнэхээр одоо болохгүй бид нар одоо дараагийн ямар арга хэмжээ гэдгийг те тэрлүүн бол бас явахад ингээд бэлэн байгаагаа бас хэлмээр байна гэж
Ийм хүн байгаа. Мэд одоо их нэртэйгээ хүүхдтэйгээ нийлээд ингээд одоо бүгдээрээ ингээд 3 дансанд авсан байдгийг. Тэгээ одоо энд одоо ингээд яригдж байгаа юу ингээд 36 айлын орон сууц гэж ярьж байгаа боловч цаана одоо ар гэрийнх нь ард одоо хэдэн хүн байна. 100 гаруй хүн ингээд хохирчоо явж байна. Бид нар бол одоо ихэнх нь бүгдээрээ бол 30% гэж ярьж байгаа болохоос 10-аад хүн бол дандаа бэлэн төлөлтөөр бараг 100% хийцээ явж байгаа мөнгөө. Тэгэхээр одоо цаана ингээд ар гэрүүд ингээд залуу гэр бүлүүд бол одоо ингээд хэрүүлтэ уруултаа одоо сал сарних дээрээ тулаад одоо энэ хүнээс болоод ард нь байгаа одоо маш олон хүмүүс хохирч байна. Тэгээ бид нар одоо ингээд уулзаагүй биш ингээд байнгын уулзаа тэмцээд ингээд яваал энэ. Одоо Хэмэр Гарденгийн барьж байгаа хүү од гариг гэдэг байгаа дээр бид нар бол нэлээд олон удаа очиж уулзсан. Тэгэхэд бол за би асуудлыг шийдэж өгье. Аль болохоор ямар гарцаа байна би та нартай эргээд яриа гээл тэгдэг. Бид нарыг бол тэгэл өчнөө явлаа. Тэгэл аль болохоор тэгээд уг нь шийдээд өгье гэд яасан боловч энэ эцэг нь өөрөө баяр сайхан гэж хүн өөрөө ирж хүүхдтэйгээ тохиролцоо хийж чадахгүй, ирж өөрөө уулзахгүй, худлаа үнэ яриад ингээ яваад байгаа байхгүй юу. Тийм болохоор одоо энэ олон хүн одоо ард нь 100 гаруй хүн ингээд байж идэг, ингээ залуу гэр бүлүүд нь хүртэл ингээ түрээсийн байранд явж идэг. Бид нар бол одоо ингээд бас үр хүүхдүүдтэй захиалсан байж идэг. Үр хүүхдүүд нь хүртэл ингээл одоо байр савндаа орох юмсан гэл ингээд явж идэг. Тэгэхэд одоо энэ асуудлыг бид нар аймгийн засаг дарга дааж жаргал дээр хүртэл орж л байсан. Ороод ингээ энэ асуудлыг ингээ шийдэд өгөөч гэсэн газрын эзэнд ингээд өгсөн бол одоо бид нар бас ингээд хугацаатай өгсөн байдаг болохоор хувийн юмыг ингээд бид нар бас ингээд ороод ингээд бас яаж ингээд нөлөөлж болж чадахгүй. Та нар өөрсдөө одоо бас ийм байрууд бол нэлээд олон байгаа дарханд. Тэгэхээр та нар одоо нэгдээд болж игэл ингээд нийлээд ингээд явал их зүгээр ах ингээд. Тэгээ бид нар яг нэгдээд явъя гэхээр одоо бас тэгээд бас яг ингээд барьчихчин болов за одоо барина гэж уцаар ярьдаг. Барина за өнөөдөр барья маргааш барья. Одоо ингээд мөнгө босгоод очие гэд ингээд бид нар хурж авсаар хагаад өнөөдөр хурж байгаа. Бид нар бол цаашдаа одоо хэрвээ энэ хүн ингээд энэ жилдээ ингээд одоо ингээд өнөө маргаашгүй хариу өгөөд ингээд бидрийг ингээд энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол бид нар ер нь одоо хаана нэгний суулц зарлж одоо нөрөө тэмцэх болох одоо бүхэл газараар нь явна гэсэн бодолтой байгаа. Тэгээ манай хувьд бол нэг 270 сая төгрөг өгсөн байгаа. 2021 оны 12 сарын 20 хамгийн ихний мөнгө өгөөл тэгээ цуулж авсаар байгаа л яасан байгаа. Тэгээ энэ газрын эзэн Эрдэнэ утгаа бол тэгж ярьж байгаа. Би одоо бидний нэг гаражт баг ойрхон байдаг. Тэгээд дандаа уулздаг. Анх бол ирж ната гэрэмэрэ хийж уулзахдаа тэр хүү одоо энэ хойд Хэмэр Гарден байна шүү дээ, тий? Энийг одоо явуулж байгаа энэ хүүтэйгээ ирсэн гэж байгаа. А тэр гэрэмэрэ юм дээр тэр нь хүүгийнх нь юу юм уу байсан. Нэр усна. Тэгээ би бас тэрэнд их итгэсэн. Тэгээд сүүлдээ явцын дунд тэр нэр алга болцсон гэж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол энэ хойд одоо төрсөн хүүхдээ шүү дээ тэр чинь. Тэгээ одоо эцэггүй хоёр тангараг тасарцсан үзэж чадахгүй байгааг худлаа шүү дээ. Эдгээр бол луурчингууд. Энэ хүүн мөнгөний нэрг би бол тэгж л хардж байна. Тий, энэ хүүдээ мөнгө өгсөн. Тэгэл одоо энэ хүүн хойно эргүүлээл нэг баян хүний дүр нэг ариун цагаан тагтаа тий. Би зүгээр л хин гэл том юм яриад ингээ явж идэг байхгүй юу. Тэгээ би бол хүүг нь хардж байна. За миний хувьд болохоор юу аасан? 3 өрөө байрны захиалагч 60 сая. В1 давхарт гараж 25 саяар. Нийтдээ 85 сая төгрөг өгсөн. За урдчигтэр биднээс очиж уулзсан. Ямарсан цагдаагийн байгууллага, ямарс прокуророос, ямарс юунаас нотродоос биднээсийн мөнгөний гэрээг авсан байлээ. Тэг үзүүлж илээ. Тэг энэ сарын 30-нд ямарсан шийдэж өгнө ингээ. Энийг бол биднээс бүтэмжлээд өгөөрэй гэд хэлсэн шүү дээ. Одоо эн чинь зарах гад энэ бас баяраа өөрөө бас зар мар тавьчихсан. Зар нь 2 тэрбум гэдсэн. Өөрөөсөө лувр нь багада дахин лувр хийгээд яваад байгаа байхгүй. Луврээр бүр амьдраад байгаа байхгүй. Тэгээд одоо охин Германд сурдаг өөрөө хотод тэгээ биднээс мөнгөөр ч юм аашин байр авцсан. Тэгээд ирж уулздагчгүй. Эхнэртэй нь бол би гэрээ. Эхнэр нь надад бол юу асахгүй. Чатаар харьцаж ийм байр байрны захиалга эхнэр нь жуулч тэгээ нөхөртөөгөө холбуулсан байхгүй. Тэгээ эхнэр нь одоо бүр такас. Тэгээ ерөнхийдөө би чинь сая өмгөөлж авсан. Тэгээ бараг нийт 90 сая төгрөөр хохирчвал тэгээ байж л. Явц их удаашилтай нь уулын засаг дарахтаа биднес бөөн дээр нэг орсон юм аа. Тэгсэн чинь засаг дарга иргэн хоорондын асуудалтай бол төр оролцохгүй. Аа тэгээ таанс одоо шүүх юугаар яваа гэсэн. Тэгээд эднес шүүхээр манай хэсэг нь явж байгаа. Цөмөөрө таг. Ерөөсө Монгол нэмж ороод байхаас тэр шийдэж байгаа юм байхгүй. Ерөнхийдөө тэгээ биднес одоо нэг дахин хохирол хагаад. Тий, ямаасандаа өнөөдөр телевиз дуудъя гэдэг. Тий, эхнэр эн чинь бүр гэр бүлийн лөвөр болчиход байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө одоо биднес одоо тэгээд дараачийн арга хэмжээ авна гэж одоо байж байна. Нэлээд хохиролтой, нэлээд гомдолтой. Одоо би чинь бараг 2-3 жил хүлээлээ.
шүүхт өгөөд бараг 3 жил болж байгаа ч хүн байгаа. Тийм 3 жил болоод шүүхээс ямар ч одоо шүүхийн шийдвэр нь гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр оччихсон мөртлөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба юу ч хийж чаддгүй. За энэ иргэн баяр сайхны чинь дансанд ямар ч мөнгө авахгүй байна. Энэ хүнд төлбөрийн чадвар байхгүй байна гэсэн тайлбар тавиал ингээл байж идэг. Ерөөсөө 2-3 жил шүүхтэр иргэний шүүхээр явчихсан хүн байна. За тэгээ бид нар одоо энэ хундам энэ баригдсанаас хойш бас өчнөө үнээс залилаад мөнгө авчихсан байгаа баяр сайхан. За тэр хүмүүс нь бол за биднэрийнхийг бол ингээд залилсан байна. Энэ эрүүг үүсэх юм байна гэд цагдаа дээр хүчгсэн байгаа. Цагдаад 10 сард өгсөн. Одоо л асуудал шийдэгдээгүй л явж байна. Уржигдэр очиж уулзахад энэ хундам хашаагийн энэ газрын очиж битүүмжлэнэ гэж нэг өдөр очиж битүүмжлэнэ гэсэн одоо битүүмжлээгүй байдалтай л байна. За шүүх цагдаагийн асуудал дээр бол бид нар маш гомдолтой байгаа. Угаасаа иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байна. Бид нар уг нь одоо ардчилсан нийгэм, хууль эрх зүйтэй нийгэмд л одоо амьдарч байгаа шүү дээ уг нь тий. Тэгэхэд чинь одоо иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй ингээл шилдэг хийгээл хэлээл байцаагчаас яагаад ингэ удаад байгаа юм бэ гэхээр ерөөсөө прокурор ингээ хяналтын прокурор, тим юмны прокурор ингэж солигдоод 2-3 сар солигдоод ингээд та нарын асуудал хойшлцсон шүү гэл ийм байдалтай л байж байгаа. За тэгээ энэ иргэн баяр сайхан өөрөө ингээд за зөвхөн энэ дээр ингээд лувир хийгээгүй. Бүр одоо нөгөө лувираа бүр цэцэглүүлээд хөдөө орон нутгаар хүртэл явж лувир хийдэг болчихсон. Говьлтан аймагт хүртэл 600 сая төгрөгийн хохирлоо бас нэг ийм хундам ингээд цутгаа иччихсан байдалтай. За тэндээс бас зөндөө хүмүүс ингээд чат матаар фэйсмэс дээр пост оруулчихсан. За энэ дархны иргэн гинэ энэ баяр сайхан гэдэг хүнийг олж өгөөч. Манай энэ Говьлтан аймгийн Чанман сум гэлөө те. За тэнд ингээд 64 айлын орон сууцны барилга барина гэд ингээд иргэдээс 600 сая төгрөгийн урьдчилгаа аваад бас тэнд зөндөө хүмүүс хохирчихсон. Тэгээд наашаага бараг энэ дархны хүмүүсээс сураглал тэнд байж идэг. Ийм байдалтай байгаа юм байлээ. Тэгээд хавар болохоор дулаархаар одоо нэг хөдөө орон нутгийн ажил чинь хавар их тэр ажил төрлөө зэгцэлчээд очиж дархны дээр хохирсон хүмүүстэй нийлж тэмцэнэ гэсэн пост оруулчихсан байсан. Тэрийг бол өмгөөлөгч цагдаа магдаад нөхсөн. Одоо энэ та нар ингэж энэ хүнийг ингэж арга хэмжээ авахгүй тий хууль талаас нь ингэж хуулийн байгууллага талаас юу ч хийхгүй байсаар итэл одоо энэ хүн чинь ингэж лувираа бол хөдөө орон нутгаар хүртэл ингэж цэцэглүүлээд тий одоо бараг тэр лувирынхаа сүлжээгээр бараг сүлжээний бизнес гэдэг шиг юм болох гээд явж штэ. Тэгэхээр энэ аль талдаа бол айгүй хариуцлагагүй одоо зөвшөөрөл өгсөн энэ захирагчийн алба засаг дарга одоо бүгдэн дээр нь бид нэр очиж исэн бүгдэнд нь өргөдөл гомдол бичиж өгч исэн ямар ч хариу авах арга хэмжээ байдгүй юм бэлээ. Тэгээ одоо яахаар ганц л уурчин ингээл бүгдээрээ ингээл уурчин ингээл хараал одоо тэгж чадахгүй байна уу ингэж чадахгүй байна уу тийм байна гэд ингээд тэр хүний арганд ороод ингээд иргэдээ охироогоод ингээд охирсон иргэд нь улам нэмэгдээл улам охирсон дээр хохироол тэ одоо бид нар өнөөдөр ингээл ажлаа алдаал энэ зогсож ийн гэдэг чинь ард бас ажил амьдрал охирол явж штэ. Ингээл цаг минут тутамд тэр хүн одоо лувираа ингээл ийм байдалд хүргээгүй байсан бол одоо энэ би бол энэ газрын эзнийг бас аягүй буруутгах байгаа. Яагаад тэгэхээр анханасаа найдвартай барилгын компанид өгөөд те энэ чинь бүхэл бүтэн газраа хүн чинь эзэмшдэг газар дээрээ энэ олон хүний ажил амьдралыг шийдэх юм барилга бариулах гэж байгаа юм бол яагаад тэр хүн ингээд өнөөдөр хариуцлагатай компанид те төлбөрийн чадвартай хүнд ингээд энэ газраа өгсөн болвол өдөд энэ олон хүн ингээд 5-6 жил хохирчоод ингээд зөксөж явахгүй шүү. Тэгэхээр энэ хүн би ч гэсэн адилхан хохирогч гэд байдаг. Тэгэхээр би энэ хүнийг бол айгүй хариуцлагагүй. Тэгээд хариуцлагагүйгаа өөрөө бурууга хүлээхгүй. Тэгэл ерөөсөө би адилхан хохирогч та нар надтай юугаа ярьдгийг би тэгвэл ингийн шүү, тгий шүү. Бараг одоо бид нарыг буцаага сүрдүүлээд байгаа юм аа хаашаа. Та нар тэгж байгаа бол би ингэж шүү чих шиг тиймэрхүү юм яриад тийм хандлага гаргаал тэгэл бид нартай харьцдаг харьцаа нь бол тийм байждаг. Тэгэхээр энэ хүнийг бол би айгүй хариуцлагагүй энэ манай өстө баяр сайхан манай нутгийн хүн манай нутгийн хүний хүүхэд манай юу аран гах гэлээ манай нутгийн зөвлөлийн дарга тэгэхээр нь би итгээд өгсөн гэдэг байгаа байхгүй юу. Тийм шалтгаанаар энэ олон хүнийг ингэж охирож болохгүй шүү дээ. Аймгийн удирдлагууд болон цагдаагийн газар, шүүх прокурорын газар хуулийн хүрээнд дэх бүх шатны байгууллагуудад хандсан ч ямар ч шийдэлд хүрч хохирлоо барагдуулж чадахгүй байгаа. Арга мухардсан иргэд цаашид өөр хүнд ямар газарт хандах вэ?
Мэдээллийн хөтөлбөр супер хямдралтай холбоотой бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Сайн байцгаана уу DBS-ийг зүзэгч та бүхэндээ маш гоё хэрэгцээтэй мэдээллийг үзүүлэх гэж байна. За энэ юу вэ гэвэл Аман молын 2 дахь 214 тоотын 100% оригинал бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг Moon парфюм дэлгүүр засвар шинжилттэй холбоотой ердөө 7 хоногийн хугацаанд бүх бараа бүтээгдэхүүнүүдтэй 30-70% супер хямдралыг зарлаж байгаа юм байна. За энэхүү хямдрал маань үнэртэн гоо сайхан 30%, цүнх карт хөлдрүүд нь 30%, за бэлэн хувцас гутал пүүз нь 30-70%, Swarovski 30%, за нүдний шилнүүд 30% тус хямдарж байгаа. За ер нь бол хааж байхгүй оригинал 100% бараа бүтээгдэхүүнүүдийг ийм боломжийн хямдралтай үнээр худалдаа авах боломж тэр бүр олдоод байдгүй учраас үзэгч та бүхнийг Аман молын 2 дахь 214 тоотлогоор дээр заавал одоо хүрэлцэн ирж өөрийнхөө худалдан авъя гэж зорж исэн бараа бүтээгдэхүүнээ яг энэ цаг мөчид худалдаа аваарч та бүхэндээ онцгойлон дуулгаж байгаадаа таатай байна. За жишээлбэл үнэртэн гоо сайхан гэхээр Америкийн нэгдсэн улс, Герман, Японоос орж ирдэг ер нь бараа бүтээгдэхүүнүүд байдаг ш. За үнэртэнгүүд жишээлбэл бас Германаас оруулж ирдэг 100% оригинал бүтээгдэхүүнүүд байдаг. Та бүхэн өөрсдөө чанарын ч гэсэн шалгаад үзэх боломжтой байдаг шүү. За мэддэг хүмүүс нь одоо мэдээд өөрсдөө худалдаа авалтаа хийдэг. За жишээлбэл энэ үнэртэнгүүдээс жишээ олгож хэлэх юм бол Miss Dior-ын үнэртэй ус болон биеийн тостой энэхүү одоо сет нь 499,000-аас 359,000 төгрөг болж супер хямдрал жишээлбэл орж байгаа. За үнэртэнгүүдээс дурдаад явчихвал Miss Dior, за Chanel брендийн одоо үнэртэнгүүд нь 20% хямдарж байгаа. Харин бусад бүх үнэртэнгүүд нь 30% хямдарж байгаа. Жишээлбэл Bulgari, Yves Saint Laurent, Gucci, Prada, за Gentleman, Jo Malone, Prada гэх маш олон төрлийн үнэртэнгүүд байгаа шүү. Эдгээр үнэртэнгүүд яг энэ хямдралд ороод 30% хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа. За мөн парфюм дэлгүүрт маань маш гоё хүнд бэлгэн төхөд тохиромжтой сетүүд байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас их өргөн сонголттой байдаг. За тэгвэл эдгээр бүх гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань бас 30% хямдралд орж байгаа гэсэн үг шүү. За энд бол харагдаж байгаа нүдний шилнүүд байна. За энэ нүдний шилнүүд мөн бас 30% хямдралд орсон байгаа. За үргэлжлүүлээд явах юм бол цүнх карт холдрууд энд харагдаж байна. За цүнх карт холдруудын тухайд ч гэсэн 30% хямдарж байгаа. За дэлгүүр маань яагаад ингэ супер хямдар зарлж байгаа юм болоо гэж яг одоо шинээр үзэж байгаа хүмүүс гайхаж байгаа бол та бүхэндээ учрыг нь хэлэх юм бол дэлгүүр маань засвар шинжилэлттэй холбоотойгоор за ийхүү супер хямдралыг зарлж байгаа. За сонгогдсон бараа гэж байхгүй. За энд харагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүн 30-70% хямдралд орж байгаа гэсэн үг шүү. За доор харагдаж байгаа жишээлбэл бутлууд байна. За ийшээгээ мөн бас харагдаж байгаа бэлэн хувцснууд, цүнхнүүд байна тийм ээ. За эдгээр бэлэн хувцас, гутал пүүз, цүнхнүүд маань 30-аас 70% хямдрал руу орж байгаа гэсэн үг. За харин цүнх нь бол мэдээж би түрүү хэлсэнтэй цүнх нь тусдаа 30% шүү. Бусад одоо төрлийн бэлэн хувцснууд энэ харагдаж байгаа гутал пүүзнүүд маань 30-аас 70% хямдралтай байгаа гэсэн үг. За Moon парфюм дэлгүүрт бол эмэгтэй, эрэгтэй үнэртэнгүүдээс гадна ийм гой бэлэн хувцснууд ч гэсэн бэлэн худалдаалагдгийг та бүхэн надаар хэлүүлт мэдж байгаа. За тэгээ Moon парфюм дэлгүүрээсээ авъя гэж бодож ийсэн, тоож хэлж ийсэн, зорж ийсэн одоо үнэртэнгүүдээ бэлэн хувцснуудаа яг л энэ хямдралтай үед нь ирж худалдаж авах, зорж ирэх боломж олвол та бүхэнд олдж байгаа шүү гэдгийг та бүхэндээ дахин хэлхийг хүсэж байна. За энэ шилэн лангууд одоо та бүхний харж байгаа чинь Swarovski цагнууд маань харагдаж байна те. За эднэр маань бүгдээрээ 30% хямдралтай үн рүү орж байгаа гэсэн үг шүү. 30% хямдралтай үнээр орж байна. Аман молын 2 давхрын 214 тоотлыг та бүхний мэддэг энэ голын хэсэгт байрладаг шилэн дэлгүүр байдаг те. Moon парфюм дэлгүүрийг бол дархны охид бүсгүүчүүд, за тэр дундаа энэ төвийн бүсэн охид бүсгүүчүүд, эмэгтэйчүүд маш сайн мэддэг. Яагаад гэхээр эднийх Америкийн нэгдсэн улс, Герман, Японоос 100% оригинал дэлхийд алдартай брэндүүдийг оригиналаар нь яг албан ёсны хэрэгтээ оруулж ирдэг байгаа. За жишээлбэл энэ харагдаж байгаа гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд маань мөн 30% хямдралд орсон байна. За энэ хоёр дахь харагдаж байгаа энэ мөн бас гоо сайхны одоо маш гоё бүтээгдэхүүнүүд мөн бас 30% хямдралд орсон байгаа шүү. Тэгэхээр бол засвар шинжилттэй холбоотой хийгдэж байгаа энэ 30%-ийн 70% хямдралаас бүү хоцроорой гэж та бүхнийг уриах байна. За мэдээж Аман мол маань шин дархан дархан их дэлгүүрийн эсрэг талд байрладаг. За тэгээд цалхан шатаараа гараад яг чигээр явах юм бол шилэн дэлгүүр Moon парфюм дэлгүүр байрладаг байгаа шүү. Ингээд та бүхнийг засвар шинжилттэй холбоотой хийгдэж байгаа 30-70% бүх бараандаа одоо оруулж байгаа супер хямдралтай худалдаанаас бүх хоцроорой энэхүү хямдрал маань өртөө 7 хоногийн хугацаанд үргэлжлээд дуусах учраас та бүхэн эрт ирж ийж илүү сонголттой бараа бүтээгдэхүүнийг худалдаа авах боломжтой байдаг учраас та бүхэндээ энэхүү маш гоё мэдээлэл хүргэсэндээ таатай байна.
Мэдээллийн хөтөлбөр ханхуй бодангаас бэлтгэсэн ээлжит мэдээлэлээр үргэлжлэн танд хүрнэ. Та шинээр буудан авахар хайж байвал Амуу молын биенийг давхарт байрлах ханхуй буудангийн нэрийн дэлгүүрт хүрэлцэн эрхийг өрж байна. Нэрийн дэлгүүрт байгаа олон төрлийн буудангуудаа сонголтоо хийж болохоос гадна та өөрийн хүссэн өнгө загвар хэмжээ материалаар буудангаа захиалгаар хийлгэх боломжтой. Материал өнгөний тухайд маш олон төрлийн өнгөний сонголттой. Та бүхний харж байгаачлан тодоос бүдэг, мөн завсрын өнгөнүүд байна. Материал нь буудангийн зориултын арьсан, савхин, даавуун, тэди, саатай саагүй хээтэй хийгүй гэх мэт олон төрөл байна. Та бүхэн дэлгүүрт хүрэлцэн ирээд сонголтоо хийх боломжтой. Буудангуудын хэмжээ янз бүр, та гэрийнхээ зай талбай, хөшгөнийхөө өнгө загварт нийцүүлэн захиалга өгөх боломжтой. Ор болдог доороо зайтай, хийц чадмаар эдлэгээ сайтай буудангуудыг олон жилийн туршлагатай хамт олон үйлдвэрлэж байна. Ханхуй буудангийн дэлгүүр урьдчилгаа 30% төлөөд, үлдэгдлээ 2-3% төлөх төлбөрийн уян хатан нөхцөлтэй, мөн Pocket Zero, Lendman, Payon, Store Pay ашиглан хуваан төлж авах боломжтой. Ханхуй буудангийн нэрийн дэлгүүрийн хаяг Дарханхот Амуу молын B1 давхрын B3, B4 тоотод байрлаж байна. Өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд ажиллана. Холбогдох утас 99 37 33 37. Бид та бүхэнд өнөөдрийн бие даав гарагийн онцлог мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсан баярлалаа. Маргааш энэ цагтаа эрг уулзцай үзэгчтэй. Баяртай.